Hi vlog. Сайн уу? Заста айгүй олон хоног уулзсангүй. Он гараад ирнэ. Бичлэг хийгээгүй жагаад. За тэгээ хэд хоног ер нь оны үеэр он гарсан ч гэсэн ерөөсө жигдэрч өгөхгүй нилээн одоо ажилтай байлаа. Захиалгууд маань бөөгнөрцөн. Оны өмнөөс 2 хүн захиалга өгсөн байсан. Тэгээ би амжихгүй явсаар агаад одоо л нэг юм ерөнхийдөө голдролтой орох гээд дээрэс нөө хүнсний маань эхлэх юм маань одоо бүтээгдэхүүнүүдэд хийж дээжээс нь одоо шинжилгээнд өгж байгаа. Тэгээд зах цухаас нь ингээд хийцэн миний одоо хамгийн анхны бүтээгдэхүүн болохоор яв маань тэгээд энэ маань өнөөдөр шинжилгээндээ орсон. Тэгээд хэд хоногоос гарах бах. Дараагийн бүтээгдэхүүнүүд тэгээд ээлжлэл баг багаараа орох бах. Тэгээд дээрэс нь захиалгууд дээр маань айл дээрээс хойш нэг манай дүү аягны уут 2 хүүхэдтэй захиалсан байхгүй. Тэгээ би нөгөө амжихгүй. Дээрэс нь аягны уут яг ямар ээдэг бол гэд ерөөсөө санаанд таарахгүй. Тэгээд бүр бодоол яваад байгаа байхгүй. Тэгээд нөгөө дүү маань болохоор за сургууль орохоос өмнө л ээж байхад болно гэдгийгсэн. За тэгээд тэр маань болохоор одоо ингээл бодоол явж байгаа. Дээрэс нь бас нэг хүн надаа цүнхний дотор талд хийдэг юм organization гэж байдаг штэ. Ингээд том юм цүнх үрчээр юмнууд нь ингээд дотроо ингээд юу яагаад гэдэг. Холилдоол ингээд замбраагүй болоод идэг. Тийм юм ингээд том цүнхэндээ ингээд суурлуулаад дотор талд нь хийчдэг юмнуудаа ингээд ячдаг тийм жижигхэн цүнхэн доторх цүнх гэх юм уу да тийм юм захиалсан байгаа. Тэрийг одоо бас хийгээд бас л бодоол явж байна. За дээрэс нэг цүнхний захиалга орж ирсэн. Тэгээ би нэг даавны рeel оруулсан чинь нэг хүн пэт нэг юм гоё талан эргийн цүнх хоёулмаар байна гэд далай дээр үрэх гээд байгаа ингээд. Тэгээд одоо тэрнгээрээ цүнхээ хийх гээд өнөөдөр эхэлсэн байна. Тэгээд сургалтууд явж байгаа. Сургалт бүр нэлээд завгүй байгаа. Тэгээд нөгөө даавнууд маань болохоор энэ дандаа тэгээд даавнуудаа ингээд хэвхээсийн тайлаад тэгээд зүсээд ингээд бэлтээ тараа ингээд 10 инчээр нь ингээд зүүгээд одоо ингээд хооронд нь холбох дутуу байгаа. Ингээд айгүй гоё даав. Тийм ажлуудтай ингээд энэ 7 хоногийнхаа влогийг эхлэе да. Тэгээ манай сургалтаар нэрээ айгүй олон жижиг сажиг юмнууд хийж байгаа. Маш жижигхэн зүйлээс эхэлж байгаа. Тэгээ нэм хөрхэн дэрний ууд хийсэн. Тэр нь бол яг хуу цаг тухай бүрт нь одоо миний Facebook аккаунт дээр рeel хэлбэрээр явж байгаа. Тэгээд дээрэс нь хамгийн анх манай группийнхан ийм юм хийж эхэлсэн. Нэг хөрхэн нөө цүнхний юу байгаа зүтэй. Бүр ийм жижигнээс эхлээд энэний дараагийн бүтээл нь заяа зарагдцсан. Шууд рeel ороод тэгэл манай орон нутгийн нэг хүн авсан. Таньдаг хүмүүс маань авсан. Би авъя л та гэд. Тэгээ би хөргөж өгөөд албуу халаад ойр тэгээд хавьтантай буу халсан чинь гоё эсөө. За тэгээд одоо бас кашлакуудаа энэ миний ажил бүр өстэй бүүм гэд бүр амар байна. Одоо галдгооны ажлуудаа ингээд шинжилгээгээ гараад ирчүүл ингээд бүтээгдэхүүнүүдээ нэг нэгээр нь ингээд хийн. Гэтэ бүр анхныхаа бас захиалгыг авцсан. Манай найз хэвийн бов студид дээр одоо цагаан сараар захиална шүү дэргээ холбогдсон байгаа. Өөр манай нэг найз юм жижигхэн бас ийм одоо цүнхч болчдаг. Цүнхэн дотроо ч ингээд кашлак болчдаг. Тийм юм захиалсан гэдэг. Ерөнхийдөө миний одоо юунууд бүр аваарцсан байна оо. Нэг тиймэрхүү л санитай байна. Тэгээд одоо энэ маань үргэлжлээд ямар бүтээл олох нь уу? Дээрээс нь сургалтаар одоо дараагийн бүтээл маань сургалтаар юу орох вэ гэж бодоодсэн чи одоо баяраас л болж байгаа юм чинь нөгөө ширээний гоёл зөмөл урлаар
орд юм уу гэж бодоод би бас санаагаа хайжлаа. Манай сургалтын групп чинь нэрээ бүр 62 хүнтэй болцсон. Тэг хүмүүс бүр айгүй итгэвтэй хийсэн зүйлүүдээ над руу явуулаад зөндөө гоё юм сурж авч гээ, амархан юм сурж авч гээ. Энд чи ийм амархан байсан юм биш дээ тэргээд айгүй хүмүүс бас над руу юм бичиж байгаа. Тэгээд тэрэнд би бас урам аваад тэгээд би бас тэрийг хараад баясаа. Тэд нар маань бүр надаас бас ингээд яасан гоё ойсон юм бэ гэж тэнгууд урам аваад ингээд би биэндээ л урам өгсөн л хүмүүс ингээд шинэ оноо бүр маш идэвхтэйгээр өгтөж байна. Тэгээд одоо ойж байгаа цүнхний маань одоо нийлүүлэлт ямар болж байна? Та нар өнгөнөөс хараарай. За за ийм болж байгаа. Гоё өнгө байгаа зү энэ бүр яг нөгөө tropical гэж байдаг штэ. Нэг тийм далайн эргийн, нэг тийм хөөрхөн, игдүүтэй. За энэ маань одоо ямар цүнх болох юм бол доо тэгээд влогтэй маань хамт байгаарай. Ингээ миний даавнууд бүр амар гоё юм хэцэгцтэй болсон. Хараа. Йоо. Би бүр сая нэг хэсэг юм амжихгүй даавн дундаа бүр живцсэн байсан байхгүй. Тэгсэн чинь ингээд ийм гоё болгосон. Юу миний нөө Christmas-ийн юу штт. Ширээний ийм халбах сэрэмэрийгээ тавьчихдаг. Хөрх маастай. Энэ бас миний Facebook дээр рил хэлбэрээр орсон байгаа. Нилээ өмнөх жилдээ. Йоо, даунуудаа ингээм цэгцтэй харсан чинь бүр nice ээ. Угаасаа ерөнхийдөө бүтээгдэхүүнүүдээ аль болох л одоо органик юм ашиглаж гаргахыг одоо хичээж байгаа. Яагаад гэвэл энэ ч одоо бид нар чинь органик бүтээгдэхүүнүүд одоо юмнуудтайгаа түүх иддэг маш ойрхон амьдарч байна шүү дээ. Орон нутагт энэ чинь аягүй давуу талтай. Тэгээд дээрэс нь чинь яг гэртээ хийж байгаа юм шиг өөртөө зориулж одоо ерөнхийдөө бүтээгдэхүүнээ гаргаж байгаа шүү дээ. За нэг надаар нэг ийм л сонирн байна доо уурд. Цүнхээ ямар болох нь би бүр энэ өнгөнүүдийг харсан чинь цүнх маань ямар болох болоо гэдэг баг өөрөө тэсэн ядан хүлээж जैन. Тэгээд энэ 7 хоног болон эх 7 хоногт захиалгуудаа бүр маш хурдан базаад ерөнхийдөө дуусгая гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Би бүр нөгөө чадахгүй байсан захиалгаа давтсан. Тэр нөгөө нэг зөвхөн доторх хийх ёстой organization гэд захиалга бүр оны өмнө орж ирсэн байхгүй. Тэгээ би бүр ингээд санаанд ерөөсөө юм орж ирэхгүй бүр нэг тийм гацаанд орцсон. Тэгээ бас тэрийг хийхгүй болохгүй. Тэгээл бодоол яваад байсан чинь өнөөдөр дууссан. Ийм болсон. Тэгээ өнгө нэг иймэрхүү өнгөтэй мэдлээ. Цүнхнийх нь тэгээ нэг ингээд том ийм үрдэг цүнх байдаг штэ нэг хүүхнүүдийн. Тэрийг энийг энэ дотор нь хийчдэг. Тэгээ энэнд нь ямар ч гэсэн нэг оосор хийгээд одоо ийм гогцоо хийчлээ. Энэнгээр тэгээд өөрөө тэр цүнхэндээ яаж тогтоох нь юу ч гэсэн. Тэг ингээд энэ эднэр нь дандаа карма. Тэгээ энэ бас карматай ингээд ус мус тэгээд янз бүрийн утас мутсаа хийгээд дараа нь ингээд юмаа олохгүй байдаг штэ. Тийм юм л гэж би ойлгоод уг нь хийсэн. Тэгээд доторх нь бас юм гоё хараа. Таарна. Дотроо бас юм нэг талдаа 3 тасалгаатай. Тэгээд би бүр энийг бүр ингэж имжиж олс шахаж ингэж имжиж итэр хийгээд бүр үнэхээр чанартай юм хиймээр байна би. Тэгээд яг зүгээр шууд ингээд нэг юм хийчих болно л доо. Гэтэ үгүй би бүр юм гоё юм хиймээр идэг. Тийм учраас миний бүтээлүүд ингээд зарим үед ингээд нэгийгээ давж чадахгүй учраас гацчдаг байхгүй. Тэгээ тэрийг давж иж дараагийн юм орж ирдэг. Өнөөдөр давсаа. Ийм хөөрхөн. Надад л өнгө нь айгу таалагдж байна. Тэг хараа нэр сонноос энэ гадныхан чинь айгу сонин даав хэрэгэлдэг. Ийм бүр дээр үе ийм бичгтэй яг ийм дэвтрийн цаас шиг ийм даав үйдэг. За юу зөмөл урлын. Тэг надаа ерөөсөө энэ болохоор дандаа марк хгүй юу маркнууд.
Тэгээ надад болохоор ерөөсөө энэ маркны 50 санж за энэ бичгтэй материалны бас нэг хэдхэн сантиметр эс. Яг энэ ингээл бүтгээл ерөнхийдөө байсан юм байна л да. Nice. Одоо яа эзэнд нь таалагдах нүггүй би сайн мэдхгүй энэ зүр одоо тэгээд холбогдоод үзье. Гоё яана. Одоо дараагийнхаа тэр нөгөө далайн эргийн цүнхийг авчвал бүр тэгээд дараа нь нөгөө аягны утаага тэр аягны утаас намайг үнэн зовоож байгаа. Зүгээр л ингийн юм хийчих гэхээр бас хиймээргүй санагдаад гоё юм хийгээд өгчмөр санагдаад ингээл дотор ингээд яг нэг тийм онгод орно гэж байдаг штэ нэг уран бүтээлч хүмүүст бол тийм байдаг. Надад нэг тиймэрхүү юм байгаад идэм болов. Тэгээд гоё юм хийжээч л тэрэндээ амар гоё хийх явцдаа бүр ингэж тэрийг баг enjoy дэж хийдэг аахгүй би бүр ингэж дотроо ямар болох болоо энийг хурдан хийчихсэн ямар харагдах бол гэл. За дараагийнхаа бичлэгээр би нөгөө нэг далайн эргийн цүнхээ харуулна. Энэний өнгө бүр надад амар таалагдж байна. Амар тийм элегант дээрэс нь тийм юу санагдж байна та нарт нэг тийм классик гэж яддаг штэ. Надад нэг тийг санагдж байна. Зарим ч бол жоохон таалахгүй ч маа. Надад бол таалагдчих. Үүний сонирхол одоо өөр шүү дээ. За би YouTube дээр бичлэгээ оруулах гэдсэн мартаад айгүй олон ингээд рилүүд явж байгаа. Дээрээс нь миний нөгөө сургалтын групп дээр бас бичлэг эдит хийж байгаа болохоор YouTube-ээ бүр ингээд баг хөдөлж гаргууд нь гаргаад. За YouTube яах вэ тэр гэж мэгээд баг байгаа юм шүү. Тэ нэр одоо өчигдөр чинь би юу яасан? Сургалтынхаа бүтээлийг дууссан одоо нэр харуул. Гэхдээ тэр нөгөө нэг Facebook дээр бол рил хэлбэрээр орсон байгаа. Тэр маань болохоор ийм байгаа. Айгуу урт хөөрхөн юм. Амар хөөрхөн зун шиг болсон байгаа. Энэ маань нэрээ сонноос эзэн байхгүй агуу. Тэгтээ яах вэ? Нэх гоё нэг ингээд гэртээ тэгж жагаад эзэн олдохгүй бол тавина. Одоо бол ингээл амар гоёроо яг нөгөө шинээрээ. Тэгээ одоо болохоор би нөгөө нэг далайн эргийнхаа цүнхний захиалгыг хийж байгаа. Энд чинь нөгөө шууд ингээл өнөдөр суугаад маргааш хийчихгүй. Би одоо өдөр болгон яг энэ цүнхнийхаа амиг ингээл жижиг алхмаар хийгээл агаад тэгээд угаасаа нөгөө нэг бүх юм маань ер нь гар ширмэл явдаг болохоор зөмл уралж айг хугацаа ордог байхгүй. Тэгээд нэлээд цаг орно, чадвар орно, төвчээр орно. Тэгэхээр ч одоо яалтж байхгүй. Тэгээд одоо ингээд ширж гэн би хөрхөн зөөлөн дотор өнгө болохоор би ингэчлээ. Бас гоё зуныхаагаад яг л нэг далайн би бас юм далайн төрлийн амтан далайн амтарт айгуу дуртай. Тэгээ өчтөр саннаас Евингээ дэлгүүр үттэй уулзаж шанттай Евингээ хөдөлтаанд гаргасан. Тэгэхээр айгуу олон хүмүүс авч идээд бүр гоё байна. Өстэй гоё өстэй дээр үе амттай шар тосн үнэрсэн. Шанзан ямар гоё тэргээд айгуу гоё сэтгэгдлүүд ирж байгаа. Тэгээд өчтөр би эндээ идэг жүрч дэлгүүрт эхлээд нэг цөөх нэг авч тавьсан гэсэн чинь тэр маань дуусаад тэг өнөө өглөө бүр дахиж шинээр аваач өгсөн. Тэг өчтөр би чинь бас 90 супермаркеттай оржуулсан. 90-ийн одоо нөгөө эдэн айгуу хөөрхөн тэгээл та аваад тэр айгуу гоё өгтөж авсан. Нэх гоё санагдсан. Тэгээд шинжилгээнийхээ бичгийг ер нь копидэж бүгдэнд нөгөөд ер нь болгоцсон. Тэгээд тэгсэн чи одоо Улаанбаатараас маш их захиалгууд ирж байгаа. Тэгээд би ч одоо ирэх нэгтгэс нэг Улаанбаатар орох ажилтай. Тэгингээ одоо ойр дотныхоо найзууд болон бас хамаатнуудаас аяг захиалга ирж байгаа. Тэгээд тэр мөрийгаа бүр сайхан цуглуулад энэ хагас бүтэн сайнаар амжаад юмнуудаа хийгээд тэгээ бүр цоо шинээр нь
Улаанбаатар аваад явъя гэсэн бодолтой ингээд сууж гин. Тэгээд тэрнийхээ өмнө бас энийгээ дуусгачмаар байдаг. Тэгээд дээрэс нь нөгөө аягныхаа одоо аягны уутны санаагаа ерөөсөө олохгүй байна. Тэрний санаа дон гэрэл ороод ирвэл дороо л доо. Тэгээ бас манай найз нэг жижиг гар цүнх захиалсан. Бүр өмнө говьоос бүр нэг хөөхөн бүсгүй бүр хүүтэй юу захиалсан. Ийм нэг тоглоом хийчдэг. Эрэгтэй хүмүүс айгүйх машин цуглуулдаг шүү дээ. Тийм жижиг сажиг тоглоомоо дандаа чирж явдаг. Манай хүүтэй л адилхан юм л. Тэгээ тийм нэг хөөхөн миний үүд бүр зориулаад ингээд өөрөө бүр санаагаа олоод тийм гоё цүнх оёд өгөөч гэсэн. Тэгээ тэрийг бас ингээд юунд орцсон, одоо жигсаалтанд орцсон. Ер нь жоохон нөгөө нэг оёдл ихтэй цаг зав ордог болохоор ерөнхийдөө ингээд захиалгууд маань араасаа ингээд үргэлжлээл цувраад байгаа байхгүй юу. Тэгээд бас нөгөө амин тосчин тийм ээж над руу холбогдоод тэгээд ийш тийш айгүйх ингэж аяллаар гэд явд юм бэ. Тэгээ амин тоснуудаа нөгөө essential oil гэдэг шүү дээ. Тим юмнуудаа хийдэг тийм гоё гашлагта болмоор байна гэдгсэн. Тэгээ тэрийг бас хийн. Даан чи ганцаараа болохоор амжихгүй байна. Гэтэ яг хөө амжуулнаа. Хажуугаар нь би чи өдөр энэ дээрээ суугаал оройн очоод шөндөө шүн хагасл ч юм уу эсвэл үүрээр бүтээгдэхүүнүүдээ гаргаад байгаа байхгүй юу. Тэгээ одоо дараагийнхаа бүтээгдэхүүнүүд дараагийн бас хэд хэдэн бүтээгдэхүүн байна. Тэднэрийг бас шинжилгээнд өгнө. Одоо нөгөө стужин болон бор евэн юугаа хүлээж байна. Бас нэг куки хийж байгаа чоколаттай. Тэгээ тэрнийхээ шинжилгээний бичгийг хүлээж байна. Тэгээд хамгийн анх гарсан шанцтай явангуудыг ерөнхийдөө ингээд танилцуулаад худалдаанд гаргацсан. Тэгээд ойр дотны найзууд тэгээд хамаатан садангууд айгүйх дэмжиж одоо юу яаж байгаа. Тэрийг аюу дэмжиж байгаа. Тэгээд тэр нь аюу гоё. Өнтө хүний дэмжлэгийн урмыг хугалчих үедээ гэ бүрсүүлдэ жоох айгаад ерөнхийдөө нэг жоох айдтай хүн идэх хитрхийх ингээд итгэхэд тахаараас тэр ихтгэлтэнд хүрэхгүй бол яана, сэтгэлтэнд хүрэхгүй бол яана гэх бүр амар жоохон тийм имэйлтэй байгаа байхгүй юу. Тэгтээ гоё нөө завгүй бүр ингээд өдөр бол бүр харсан сум шиг өнгөрч байгаа. Бүр юу ч хийж амжааг байхад өдөр өнгөрчин. Шүн бараг нэр болдог болгонтмааргүй санагдтал. Тийм их завгүй. Тэгээд тэр хийж байгаа юмдаа бүр юм дурлаж хийж байгаа болохоор тэгээд дээрэс нь тэр юмнууд маань хүмүүсээс ингээд урмын үг авчаар бүр гоё. За тэгээд ойрдоо тийм байна да. Яа. За дахиад нэг захиалга биелүүлсэ. Нөгөө нэг даавнууд чи ийм цүнх болсон. 7 нэргийн нэлээд том. Тэгээд захиалагчийг хүссэн хэмжээгээр тэгээд зузаан нь ийм дөрвөлчин. Тэгээд дотроо энэ юусоо дандаа гар ширмэл явж байгаахгүй бүр энэ ойдол олгон гараар ширж байгаа. Тэгээд маш их ажилтай. Тэгээд доторх нь хараа ийм бас гоё яастай. Тэгээд 70 хэрэг дээр бүр айгүй гоё юм байна. Бааны алчуур малчуур юм хомоо том овртой юмнуудаа ингээ хийгээл. Тэгэл ингээд явж ийн гэ бодоо 70 хэрэг дээр бүр үнэн найс өнгөтэй тэр хаагурч юм байхгүй. Ганцхан хувь гэл бод. Вау. Би одоо баг өөрөө авмаар л. Одоо нэг ганц ийм цүнх хийх яг ийм давнууд нь байгаа. Тэгээд эднэр нь бол дуусчлаа. Нэмжээрэнд орсон энэ гоё тодруулж байгаа өнгөнүүд нь дуусцоо. За тэр нөгөө үлдсэн давнуудаа байлгаж жагаад өөртөө юм гоё цүнх ойноо. Энэ бүрст үнэхээр гоё болт юм байна. Өнгө нь бүр найс юм. Одоо тэгээд бас нэг баривчны захиалга байгаа. Баривч маань ерөнхийдөө бараг төгцсөн. Тэгээ өнөөдөр уунаас амжуулчмаар байна. Маргааш Улаанбаатар явж магадгүй. За тэг ямар ч гэсэн захиалгуудаа ингээд даваад байгаа болохоор гоё ээ.
сайн уу? За би ээ. Тэгээд өмнөх бичлэгүүдэд оруулж амжихгүй байгаа мөртлөө тэгээд яг уу бичээд л явжээ. Тэгээ нэг оруулна. Тэгээ нөгөө нэг дүүгийнхаа хүүхдүүдийн хоолны одоо ланч бокс гэдсэн шүү дээ. Нөгөө аяг тавгны уут гэдэг. Тэрийг одоо өнөөдөр ямар ч исэн энэ одоо хийлээ. Бүр давхар дахиж одоо уцтаж хэмжээг нь бүр нэг бүрчлээ авч байгаа. Тэгээд ийм болсон. Хараа халимтай. Тэгээ ширмэл. Тэнгүүтээ энэ болохоор хүүгийнх нь ахгүй тэг ингээ онгойчдаг. Дотроо ийм луутай ууттай. Тэгээ энд болохоор яаж орох вэ гэвэл ингээд савн ингээд хөндлөн ингэж ороод хажууд нь юу орохгүй юу? Аяг тавгны одоо аяг нь орно. Усуудаг аяг нь. За тэгээ охиных нь болохоор юм болсон. Охиных нь болохоор юм хөөрхөн мормоттой хардаа. Ийм жижиг юм хөөрхөн чамин мормодууд байгаа сте. Тэгээ татгшаа нь ингээд онгойлгон гут юм хөөрхөн усны долгионы юутай далай. Ийм болсон. За ямар ч гэсэн л энэ одоо давхгүй байсан захиалга хийчлээ. Тэгээд манай сургалтаар бас ийм хээ орсон. Тэгээ энэ хээ маань одоо дахиж одоо давтагдаж нэг хийгээд манай гампанцны уут болох ёстой. Тэгээд надаар нэг ийм сонинтой байна. Тэгээд дээрэс нь бүтээгтүүнүүдэд дэлгүүрүүдэд өгсөн чинь нэлээд ачаалтай одоо мөнхийн л оройдоо очиж галтгоонд ажиллаж байгаа. Тэгээд тэр орлогын би бүр ингээд ямар сайн YouTube-ийнхаа бичлэгийг эдит хийж чадахгүй амжихгүй байдаг аахгүй. Тэгээд нэг нартай өдөр орно доо гэж бодоод ижээд. За тэгээд энийг бол харин одоо нийлүүлж агаад бүгднийг нь оруулчихъя бичлэгээ ойрын хугацаанд. Тэгээд дараагийнхаа захиалгын видеогоор уулзъя.